Бүгдээрээ сайн уу? Контент эхлүүлэхээс өмнө лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Би хайр дурлалын сэдвийн талаар контент бүтээж байгаагүйгээ мэдээд сонирхолтой санагдсны үндсэн дээр энэ сэдвийг сонгоод бэлтлээ. Хайр гэдэг хэн нэгэнд хараат бус. Хамтдаа урших нэгдэл нэгэн цул бүрэлдэхүүн билээ. Хайр гэдэг сэдв маш гүнзгий утга санаа философи юм. Тэр хүний дэргэд өөрийнхөө чөлөөтэй аюулгүй амгалан байж чадах уршихуй. Хайр гэдэг биднийг өөрчлөх бус. Харин яг байгаагаар минь ойлгож хүлээн авч түүнийхээ дэргэд хэн болохоо мартахгүй байх ухаарл байдаг. Бид бүхэн хайрыг хүсдэг. Гэхдээ хайр гэдэг зөвхөн анхны харцаар догдлох мэдрэмж байдаг ч жинхэнэ хайр бол тэр догдлол өнгөрсний дараач зүрх сэтгэлийн гүнд үлдэж амьдралын өдрүүдийн дунд гэрэлтэх, ухаалаг, нам гүмхэн тогтвортой оршихуй юм аа. Энэ бол зүгээр нэг сэтгэл хөдлөл бус. Энэ бол төвчээр, итгэл, ойлголцлоос төрдөг сэтгэлийн боловсрал байдаг. Хүн бүр татагдах мэдрэмж төрдөг. Гэхдээ жинхэнэ хайр бол тэр таталцлын цаана буй итгэлцэл, тайвшрал, бие бинийгээ зовоохгүй гэсэн шийдвэрүүдээр тогтдог. Бие бинийгээ өөрчлөх бус. Бие бинийгээ ойлгож, дэрэгдэн үлдэхийг сонгох тэр олон төрлийн мөчлгүүд л тэнд жинхэнэ хайр амьдарч байдаг. Хайр нь чи надад хэрэгтэй гэж хүсэж шунах бус. Харин чи миний дэргэд байхдаа би өөрөөрөө байж чаддаг гэж хүлээн зөвшөөрөх ухаана. Энэ бол эзэмшиг гэж тэмүүлэх бус. Харин хамгаалж, орших орон зайг нь дэмжиж сэтгэл зүй байдаг. Энэ бол төгс төгөлдөр нэгнийгээ олох тухай бус. Харин нэгэн хүнд итгэж төгс бусч амьдралыг хамтдаа бүтээхийг хүсэх тэр их мөрөөдөл байдаг. Философоор авч үзвэл хайр бол хувь хүний дотоод орон зайг хүндэтгэж тэрхүү орон зайд байр суурь эзлэх эрхийг олж авсан хариуцлага юм аа. Хайрын гүнд эрх чөлөө, хүндлэл, итгэл, уучлал зэрэг сэтгэлийн хамгийн хүнд хэцүү, хамгийн ариун мэдрэмжүүд оршдог. Жинхэнэ хайр бол бие махбодын бус, сэтгэлийн нандин итгэлцлийн нэгдэл байдаг. Сэтгэл судлаач мөн энэ мэдрэмжийг тайлбарлаж байдаг. Хайрлаж буй үед тархинд ялгарах окситоцин хэмээх даавар нь зөвхөн биеийн ойртолцоос бус итгэлтэй байдал, чин сэтгэлийн харилцаа, анхаарал, халамжаас үүдэн ялгардаг. Иймээс жинхэнэ хайр бол бие махбодын хүсэл тачаал бус сэтгэлийн дотн харилцсан ойлголцол юм аа. Хайртай байна гэдэг нь үргэлж сүртэй үг хэлж романтик үйлдэл хийх гэсэн үг биш. Заримдаа түүнийхээ дэргэд дуугүй суугатаач чи миний хувьд үнцэнтэй гэдгийг мэдрүүлж болдог. Заримдаа ядарсан уу, чи сайн уу гэж асуух жижиг өгүүлбэрл бүх хайрыг илтгэж байдаг. Хайртай байхад зориг хэрэгтэй. Учир нь сэтгэлээ нээж, итгэж, хүлээх, уучлах бидний эмзэг талыг ил болгож өгдөг. Гэвч зоригтой сэтгэл нь амьд хайрыг ургуулдаг. Хизээж гомдож, шаналхгүй байх тухай бус. Харин түүнийг давж гарахаар сэтгэлээ уйж чадах тухай ойлголт байдаг. Бидний амьдралд ирдэг хайрууд бүгд хувь тавилан бус. Зарим нь сорж, зарим нь сургамжуулж, харин зарим нь сэтгэлийн гүнд үлдэж дахин сэтгэл хөдлөгдөг. Гэвч тэр сэтгэлд үлдсэн хайр гэдэг бүгдийг нь барьж байх бус. Өөрөө хөгжиж, өөрөө үнэнч үлдэж байж л түүнийг хадгалж чаддаг. Хайр бол эхэлж буй цэцэг бус. Харин ч үргэлжлэх зам.
хэн нэгэнтэй анх уулзрах тэр хором хайр байж болох ч гэхдээ хамтдаа алхах шийдвэр төвчих, ирмэлзэл, сонсох, төвчээрл жинхэнэ хайрыг ургуулдаг. Эцэстэн хэлэхэд хайр гэдэг бол зүгээр л мэдрэмж бус. Энэ бол ухамсар, сонголт, итгэлцэл, зөөлөн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Хүн бүрт өөрийн хэлээр уршдаг хайр байдаг ч хамгийн чухал нь энэ мэдрэмжийг амьд байлгаж, халамжлан, түүнийг хамгаалж, хөгжүүлж чаддаг сэтгэлийн боловсрал юм аа. Ингээд контент маань таалагдсан бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Сайхан сэтгэлийн комментоос урам авч байдаг юм шүү. Та бүгдтэй баярлалаа.